Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочин Баянзүрх дүүргийн прокурорын газрын ял хөдлөх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Жаргал сайхан. Бидний ярилцах сэдэв хорихоос өөр төрлийн ял болон тэнцэг албадлагын арга хэмжээг хорих халаар солих талаар. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна энэ өдрийн мэнд хүргэе. За бидний ярилцах сэдэв бол хорихоос өөр төрлийн ял. За түүнийг хэрхэн хорих ялаар солих талаар байгаа штэ. Тэгэхээр подкастын эхэнд хорихоос өөр төрлийн ял гэж юу болох энэ талын мэдээллийг өгөхгүй юу? За шүүхээс гэмтрэг үйлцэн гин буруутай тооцогдсон хүнд за эрүүгийн хариуцлага хүлээлгдэг. Эрүүгийн хариуцлага маань дотроо ял албадлагын арга хэмжээнээс бол бүрддэг. Ялын төрлүүд маань бол торгох, нийт тустай ажил хийлгэх, за зорчих, эрх хязгаарлах, эрх хасах, за хорих ял гэсэн төрлүүдтэй. Үүнээс хорихоос өөр төрлийн ял гэдэгт маань бол торгох, за нийт тустай ажил хийлгэх, эрх хасах, зорчих, эрх хязгаарлах ялыг бол хорихоос өөр төрлийн ял гэж бол нэрлэж байгаамаа. Тэгэхээр энэ төрлийн ялаас одоо зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солигддог гэж бас ойлгож болох уу? Тийм, одоо эдгээр ялыг хорихоос өөр төрлийн ялаар шүүхээр шийтгүүлээд за шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагын хяналтанд байх хугацаанд хуульд заасан үргээ биелүүлээгүй за зөрчил гаргасан хүмүүсийн ялыг за хууль заасан үндсэл журмын дагуу бол хорих ялаар бол солигдож байгаа. Тэгэхээр хоёлаа илүү дэлгэрэнгүй яриа л да. Тухайлбал торгох ял шийтгүүлсэн хүн ямар тохиолдолд хорих ялаар солигдох үндсэл болдго юм бэ? Торгох ялын тухайд за ялын хэмжээнээс хамаарч 90 хоногоос 3 жилийн хугацаанд бол торгох ялыг бол төлөх шүүгэн шийдвэр бол гардаг. За шийдвэр үүсгэх байгууллага бол тухайн шийдвэр тогтоол заасан хугацааны дотор бол торгох ялыг бол биелүүлэх талаар за тухайн ялтанд эрх үүргийг танилцуулаад за шүүхийн тогтоол заасан хугацаанд ялыг биелүүлэх талаар бол анхааруулдаг. Гэтэл ялтнууд манай тухайн хугацаанд бол торгуулийн ялаа бол биелүүлдэггүй. Мөн шүүгээс заасан хаягта тогтоосон хаягта бидгүү. За шүүхэн шийдвэр үүсгэх байгууллагын бүртгэлд орсон хаягт дээр оршин суудгүй гэх зэрэгээр ял идэх ажиллагаанаас бол үндсэндээ зайлсхийдэг. Тийм учраас бол торгуулийн ялыг хорих харлаа солих үндсэл болж байгаа. За үндсэндээ шүүхийн тогтоол заасан хугацаанд тухайн ялыг биелүүлээгүй бол хорих харлаар бол солих үндсэл болж байгаа маа гэж ойлгож байна. Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн хүн энэ ажлаа цаг тухай бүрт нь хийгээгүй тохиолдолд бас хорих ялаар сольдог байгаа шүү дээ, тийм ээ. Энэ зүйл зохицуултын талаар таас тайлбарлал. Нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн хүн ямар тохиолдолд ял солигдох асуудал яригдах вэ гэхээр нэгдүгürt байгууллагын дотоод журмыг зөрчдөг. Ял хэвлүүлэх нийт хугацаанд ажлын байраа дур мэдэн орхидог. За хүндэтгэл үүсгэх шалтгаангүйгээр ажил тасалдаг. Арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ мөн ажилд ирдэг. За хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа дүрм заавар за ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа биелүүлээгүй хяналтанд авах хугацаанд буюу ял эдэлж авах хугацаанд бол зөрчил гаргаж за зөрчлийн тухай хуулиар бол шийтгүүлсэн ийм тохиолдлуудад бол нийт тустай ажил хийх ялыг за хорих ялаар солих үндслэл бол болж байгаамаа. Тэгэхээр нийт тустай ажил хийх ял нь мэдээж хугацаатай шүү дээ. Тэгэхээр хорих ялаар солихороо тэр хугацаанд хэрхэн яаж өөрчлөгддөг юм болоо? Тухайн ялтны за эдлэг үйлдсэн цагийг за ажлын 8 цагийг 1 хоногийн халаар тооцож сольдог байгаа. Ер нь сүүлийн үед хараад байхад одоо ямар төрлийн зөрчлийн хэрэг үйлдсэн хүн энэ хорих ялаар одоо солиулаад байгаа вэ? Хэвшлэн гарч байгаа зөрчил бол ажлын байраа дур мэдээ орхидог, ажилдаа эртгүү зөрчлүүд гаргадаг. За мөн сүүлийн үед бол согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ бол ажлын байран дээр ирдэг. За мөн одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага цагдаагийн байгууллагын асаа сантай холбогдсонтой холбоотойгоор за тухайн этгээд ял эдэлж явах хугацаанд за зөрчил гаргаад зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн тохиолдолд мөн ял солигдох үндсэл болоод байгаа. Энэ бол сүүлийн үед бас нэлээдгүй гараад байгаа. За нэмж хэлэхэд нийт тустай ажил хийлгэх за торгох шийтгүүлсэн этгээд за шүүгэн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол за ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял онгодуулахаар заасан хэсгээс үл хамааран за эдлэг үйлдсэн ялыг бол хорих ялаар бол солидог журамтай. Эрх хасах ялаар шийтгүүлсэн хүн за хуульд заасан дүрм журмаа биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдох уу? Эрх хасах ял шийтгүүлсэн ялтны тухайд бол эрх хасах ялаас зайлсхийсэн за эсвэл шүүхээс тогтоосон хоригдолт хязгаарлалтыг зөрчсөн бол за зөрчлийн тухай хуульд заасан дагуу бол хариуцлага хүлээлгдэг байна. Түүнээс биш бусад нийтэд тустай ажил торох ял шиг за хорих ял солигдно гэсэн асуудал яригддаг хуулийн зохицуулалт нь бол юм байна.
За хорхоос өөр төрлийн ялын талаар хоёлаа ярьж байгаа. За энийг ярихад бас тэнцэх албадлагын арга хэмжээний талаар бас ярихгүй байхын аргагүй. За тэнцэх албадлагын арга хэмжээ авагдсан хүн ямар тохиолдолд энэ арга хэмжээ нь хорих ялаар солигдсон юм бэ? Тэнцэх албадлагын арга хэмжээ авагдсан хүний тухайд бол хоёр янзын ойлголт бол байна. За нэгдүгээрт бол шүүхээс 20 хол онгодуулахгүйгээр тэнцсэн шийдвэр дээр нэмээд албадлагын арга хэмжээ бол шүүх бол хэрэгэлдэг. За үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авдаг. Гэтэл хүмүүс маань хяналтанд байх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчдөг. За хязгаарлалтыг зөрчдөг ийм асуудлууд гаргадаг. За энэ маань өөрөө бол хуульд зааснаар тэнцэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгож за 20 хол онгодуулах үндэслэл болдог. Бол жишээ нь хэм бол шүүхээс гэмтрийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгдэг. Тухайн хор уршиг арилгах талаар бол хугацаа тогтоож өгсөн байдаг. Гэтэл энэ хугацаанд бол тухайн гэмтрээс учирсан хор уршиг бол бүрэн арилгаагүй ийм нөхцөл байдал тогтогдсон бол за тухайн хүний тэнцсэн шийдвэрийг хүчингүй болгож 20 хол оногдуулна. За мөн шүүхээс бол мансуурлах бодис цогтууруулгандаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг бол хүмүүст бол авдаг. За гэтэл хүмүүс маань хяналтанд авах хугацаанд цогтууруулгын зүйл хэрэглээд за зөрчил гаргадаг, за мөн эрүүлжүүлэгддэг ийм нөхцөл байдал нилээдгүй гардаг. Тийм учраас бол тэнцэх албадлагын арга хэмжээ хүчингүй болгож за 20 хол оногдуулах асуудал гардаг. Шүүхээс 20 хол оногдуулахгүйгээр тэнцсэн шийдвэр дээр за нэмж албадлагын арга хэмжээ хэрэглээгүй тохиолдлууд бол байдаг. Эдгээр хүмүүс маань хяналтанд авах хугацаанд мөн шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үүргийг бол биелүүлж явах ёстой. Ямар үүргүүд байдсан бэ гэхлээр бол байн горшин суух газраа очсноос хойш 3 өдрийн дотор шүүгэн шийдвэрх байгууллагад бол мэдэгдэх. За сар тутам бол бүртгэл хяналтанд орж байх. Горшин суух газраас 7-оос илүү хоногийн хугацаагаар за явах тохиолдолд мөн хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад бол мэдэгдэх. За мөн шийдвэр үүсгэжийн тавьсан хууль ёсны шаардлагуудыг биелүүлэх гэсэн ийм үүргүүдтэй байдаг. Эдгээр үүргүүдэд 6 сарын хугацаанд 2 буюу түүнээс дээш удаа бол зөрчсөн тохиолдолд бол за тухайн хүнд оногдуулсан тэнцэх шийдвэрийг хүчингүй болгож 20 хол оногдуулах үндэслэл болт юм аа. Баянзүрх дүүргийн прокурорын газраас хорхоос өөр төрлийн ял за тэнцэх албадлагын арга хэмжээ авагдсан иргэдэд хяналт тавьж ажилтгаа. Энэ жилийн хувьд хорхоос өөр төрлийн ял авсан хичнээн иргэний ялыг хорих ялаар солиод байгаа вэ? Прокурорын байгууллагаас хорхоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүст бол байнгын хяналт тавьдаг. Тухайн ялыг эдлүүлэх ажиллагаа хууль заасан үндэс журмын дагуу явагдаж байна уу гэдгийг бол шаардлагатай. За танилцах ажиллагаануудыг бол байнга тогтмол бол хийж явдаг. За Баянзүрх дүүргийн тухайд 2020 оны 5 сарын байдлаар нийт хорхоос өөр төрлийн ялтай 56 ялтны ялыг хорхолоор солих дүнэлт үйлдэл шүүхэд түрүүлсэн байдаг. За үүнээс бол торох ялтай 13, нийт тусдаа ажил хийх ялтай 31, за тэнцэх албадлагын арга хэмжээ авагдсан 12 хүний ялыг бол солиулгаар шүүхэд дүнэлт бичиж хүргүүлсэн. За шүүхээс дүнэлтийг бол ямар нэг байдлаар хүчингүй болгосон. За буцаасан тохиолдол байхгүй бүгд торих ялаар солигдож шийдвэрлүүлсэн байна. Хорхоос өөр төрлийн ял авсан иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болоод энэ ялаа хорих ялаар солиулах тийм үндэслэл болдог байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд за подкастын төгсгөлд та иргэдэд мэдээлэл өгвөл. За шүүхээс хорхоос өөр төрлийн ял нэгэнт шийдвэрлсэн бол за хууль заасан дагуу шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага юм бол хяналтанд байдаг. Хяналтанд ирсэн даруйдын тухай хүмүүст бол эрх үүргийг нь бол бүрэн танилцуулдаг. За шүүхээс хүлээлгэсэн үүргийг одоо биелүүлэх за хязгаарлалтыг зөрчихгүй байх талаар бол удаа дараа сануулад хэлдэг. За гэтэл эдгээр хүмүүст ингээд дээрх байдлаар эрх үүргийг танилцуулаад хяналтанд аваад ингээд явж байхдаа өөрийн хариуцлагагүй байдал за хинэггүй зангаасаа болоод за хорхоос өөр төрлийн ялаа хорхолоор солиулах бол асуудал гардаг. За ер нь эрүүгийн хариуцлагын зорилго маань бол гэмтэрэг үлдсэн хүн хуулийн этгээдийг за цээрлүүлэх, нөгөө талаас гэмтэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, за хохирлыг нөхөндлүүлэх, гэмтэргээс урьдчилан сэргийлэх, гэмтэрэг үлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд за шүүхээс оногдуулсан ялд эрүүгийн хариуцлага маань өөрөө заавал биелэгддэг. За тийм учраас хяналтанд байгаа хүмүүс за хууль заасан үүргээ бол бүрэн биелүүлж за ял хэлж дуусгах нь тухайн хүний за эрх зүйн байдалд бол сайнаар нөлөөлнө гэдгийг бол байнга санаж байх хэрэгтэй юм аа. Хорхоос өөр төрлийн ял болон тэнцэх албадлагын арга хэмжээг хорих ялаар хэрхэн сольдог талаар мэдээлэл өгсөн. Танд баярлалаа, ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танд бас ажлын амжилт.